За бүгдээрээ сайхан амарцгаасан уу? Шинэ өглөөний мэнд төргий, шабатын мэнд төргий. За тэгээд хэдийгээр жоохон өглөө оройтой хүүтэн ч гэсэн бүгдээрээ сэтгэл зүрх чинь их сайхан дулаахан онсон баха гэж найдаж байна. За өнөөдөр их сайхан шабат өдөр болноо. За манай ахын дүүс маань бас дахиад нэмэгдэж ирж байгаа Улаанбаатараас. Улаанбаатарын бүх сүмүүдийн үйл ажиллагаа өчтөр орой дууссан. Тэгээд бидэнтэй хамт нэгдэхээр ахын дүүс нь наашаа гарсан байгаа. Ингээд өнөөдрийн үйл ажиллагаа эхлүүлээд ертөнцийн эзнийг алдаршуулад хамтдаа бүгдээрээ магтан дуу дуулцгаая. Эхний дуу маань та ихэн ба эцэс Альфа and Omega. Бид алдаршуултгай. Амрал дуудсан та бидний амрал дуудсан гинэс та чөлөөсөөрийн өөрийн хүч ба дахин амьдралтай бидний зүрх сэтгэл даасгасан та бидний амрал дуудсан гинэс та чөлөөсөн өөрийн хүч ба дахин амьдралтай бидний зүрх сэтгэл даасгасан хадрыг өргөө магтаалыг өргөө та бидний агуу ихэнсээ тань зүрхэн өргөө хадрыг өргөө магтаалыг өргөө та бидний агуу Халдрыг өргөө мөх магтаалыг өргөө бидний агуу ихэнсэн тань зүрхэн өргөө тань халдрыг өргөө мөх магтаалыг өргөө бидний агуу ихэнсэн тань зүрхэн өргөө бидний агуу ихэнсэн тань зүрхэн өргөө хамтдаа бүгд дараагийнхаа дуу дуулцгаая. За тэгсэн дээр үг дараагийн дууны нэрсийг бас гаргаж ирээрэй. Та ихэн багц явсан байгаа. За зүрхэн минь баяр хөөргийг гэж сайхан дуу байна. Зүрхэн минь баяр хөөргийг амьдралд минь амар тайвыг амд минь баяр хөөргийг магтаалыг өргөснө босход минь хамтдаа баярлж унхад минь хамтдаа хүрхэн
сэтгэлмэн магтах дуртай тантай хамт алхах дуртай миний амьдрал зүрхэнд мэн баяр хөри амьдралд мэн амар таны амд мэн баяр хөри магтаалыг хүрээсэй босход мэн хамтдаа баяран унахад мэн хамтдаа үнэж мэн ариун сүнсээрээ зүрхэнд бууж ирдэг үнэн хайр намайг дууцныг нэгэнт би мэдсэн болохоор буцах замгүй миний амьдрал таны дотор танд хайртай гэж хэлэх дуртай сэтгэлд мэн магтах дуртай тантай хамт алхах дуртай миний амьдрал мэн зин алдарч болтугай бидэн дээр ахан дүүс минь бас нэмэгдэж ирж байна. Улаанбаатараас бусад цөмийн бас ахан дүүс минь ирж байна. Тэгээд тавтаа морилноо шабатын минь төргий хамтдаа үргэлжлүүлээд дуулцгаая. Би эзэнд гараа өндөрт өргөөд сайхан дуу байна. Миний магтаалыг та аваад сэтгэлээ таньдаа нээж байна. Миний магтаалыг та аваад өнгийн оронд баяр хөөр үнсний миний магтаалыг та аваад сэтгэлээ таньдаа нээж байна. Миний магтаалыг та аваад өнгийн оронд баяр хөри өнгийн оронд баяр хөөр үнсний оронд үнсний оронд тэтгэмээ золонгийн оронд магтаалыг хоцос сүмсүм өнгийн оронд баяр хөөр үнсний оронд тэтгэмээ золонгийн оронд магтаалыг хоцос сүмсүм магтаалыг хоцос сүмсүм өнөөдөр шаббат өдөр, өнөөдөр баярын өдөр, өнөөдөр бидний амралтын өдөр хамтдаа түн зүрх сэтгэлээ нээцгээе. Ингээд магтаалын дууны ном дээр байдаг 200 магтан дуулыг гэдэг нэртэй дуу байна. Хамтдаа хург Есүс заавчлаараа хург Есүс. Шинэ
болсон эцгийнхээ алган дээрээ Есүс намайг чөлөөлөөрэй авралын дуугаа дуулна би Хосана 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 Зайлаас болсон Есүс нас марч амьсан бүгдээ Хосана 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 Зайлаас болсон Хосана Хосана Есүс нас марч хамтдаа дахиад уулзгаа, эхнээс нь уулзгаа. Өнгөрөн оц. Өнгөрөн оц.
За сайн байцгаана уу? Яс сул байна. Сайн байцгаана уу? За шаббатын төргий. Энэ өдрийг бас та бүгдээ харсандаа үнэхээр баяртай байна эзэн дотор. Тэгээд эзний өдөр бүгдээр бас эзний сүнс дотор байцгаая. Тэгээд хамтдаа бүгдээ залбирая. Тэгээд энэ цаг мөчид бас надад тусгай залбирал байгаа. Биднийг өнгөрсөн хоногудад баярын мэдээ хийжсэн. Тэгээд би аврал нэгсэн хүний хартсыг бол тэнцээс олж харсан. Тэгээд тэр нэг ах маань юу гэсэн гэхээр аав нь одоо яг эмнэлэгт сэхэнд байгаа юм байлаа. Тэгээд бүгдээрээ хамтдаа Дорж гэдэг хүний төлөө залбирая. Тэгээд тэр Дорж гэдэг хүн маань болохоор сэхэнд байгаа учраас миний аавыг ингээ босгож өгөөч гэсэн одоо хүсэлтийг одоо тавьсан байгаа. Тэгээд бөөнөрө чуулганаараа санаа нэгдэг энэ хүний төлөө бүгдээрээ бас залбирцгаая гэж та бүдээ бас уриалмаар байна. Тэгээд хамтдаа залбирцгаая. Тэнгэр тошгч эзэн минь энэ цаг мөчид бид таны нэрэнд итгэдэг. Бид таны нэрийг дууддаг, бид таныг хүндэлж энэ өдөр эзэн цуглалаа. Та биднийг ивэж өгөөч эзэн минь. Таны ариун сүнс бидний дээр дүүрэн буух болтугай эзэн минь. Энэ цаг мөчид таны дотор таны хүмүүстэй нөхөрсөн нөхөрлөл минь сүнс дотор өсөхт минь та тусалаач. Мөн таны илгээсэн хүмүүсээс таны үгийг сонсож, таны сургаалыг сонсож, амьдралдаа хэрэгжүүлэхт минь та ариун сүнсээрээ удирдаач эзэн минь. Энэ цаг мөчид бид санаа нэгдэн Дорж ахын төлөө залбирч байна эзэн минь. Эзэн бурхан та тэр хүн дээр яг энэ цаг мөчид та өөрийнхөө ивэлийг буулгаач эзэн минь. Тэр хүн дээр таны ивэл эдгэрэл дүүрэн байх болтугай гэж хүсэн өрөөж залбирч байна эзэн минь. Учир нь та бидний олон залбиралд хариултаа өгж, олон гайхамшгуудыг бидний өчүүхэн залбиралд хариултаа өгж та ивэлээ болгосон. Тиймийн тулд бид санаа нэгдэн тэр Дорж гэдэг хүн залбирч байна эзэн минь. Ивэлээ байлгаараа. Мөн бас хажууд нь сахиж байгаа хүүхдтэй нь хамт байж, хүүхдийнх нь итгэдэггүй хүн танд хандан яг энэ цаг мөчид залбирж байгаа эзэн. Тэр хүний залбиралтай хамт байж та ивэлээ буулгаач гэж танаас гуйж байна. Тэгээ энэ өдрийг та бидний төлөө, бидний залбирлын төлөө гайхамшигыг бий болгож өгөөсөө гэж танд хүсэн залбирж байна. Бид нар тийм сайхан баярлах, цуглах, магтах, таны үгнээс сонсох мөчийг хайрлсанд баярлалаа. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Нээлтийнхаа дуулцгаая. Ханаас тусдаж нэгдэг мэгэж хараас суугаан осыг ширнэ хөрөс дэлхий тэнгэрийг
Aglonomin, Good morning to everyone. Sambetsanu, Good morning. Sabatimin. Happy Sabbath to everyone. This morning, we would like us to welcome you in a certain style. Тэгээд энэ өглөө хүн болгонд би маш нэг өвөрмөцсөөр одоо өглөөний мэдчилгээ хүргэмээр байна. We would like to welcome our church members by district. Тэгэхээр би энэ өглөө сүмийн гишүүдтэй гэхдээ яг дүүргээр нь одоо ингээд мэдчилгээ хүргэмээр байна. So if you hear your district name and your district leader's name, please wave your hands to welcome our visitors. Тэгэхээр яг би одоо дүүргийн чинь нэрийг дуудах үед эсвэл дүүргийн чинь пастрын нэрийг хэлэх үед яг тэр дүүргээс тэр газраас ирсэн гишүүд нь энэ зочдтой гараа даллаж мэдчлээрэ гэж байна. We would like to welcome in our midst our church members from UB West District, headed by Pastor Abba, which is now headed by Pastor Adiyahu. Улаанбаатар хотын зүүн дүүргийн сүмийнхнийг одоо би UB дуудаж West байна. District. Зүүн дүүргээс ирсэн сүмийн гишүүд байвал гараа. Okay. East, right? Okay, UB West District. Баруун сүмийнхэд пастор Okay. Алтанбаатарын сүмийнхэд байна. Welcome from UB West District. From UB East District, headed by Pastor Bold. Одоо зүүн дүүргийнхэд пастор Болдын хариуцж байгаа зүүн дүүргийн. Where are the church members from UB East District? Here. Welcome. Тэгээд тавтаа морилноо. From UB South District. Улаанбаатар хотын өмнөд дүүргийнх. Can we see your hands? Өмнөд дүүргээс ирсэн пастор Дэрмэгээр ахлуулсан. Welcome. Сайн байцгаана уу? And from UB North District. Улаанбаатарын хойд дүүргийнх буюу Мөнх Оргил пастрын сүмийнхэд. Welcome everyone. And from our countryside, we want to call you by your region. Орон нутгийнхнийг болох тэр бас бүсээр нь би дуудъя. From East Mongolia region, we want to see your hands. Монголын зүүн одоо дүүрэг. Зүүн бүсээс ирсэн сүмүүд. Зүүн хэсгээс ирсэн сүмүүд хаагур байна. Одоо хинтий дорнод гээд. Welcome everyone. Тавтаа морилноо. From West Mongolia region. Баруун бүсийнхэд байна. Аранга гээд цаашаа өвөр ханга увс. Гараа өргөрөө. Welcome everyone. From the farthest side of Mongolia, right? Ерөнхийдөө бол их холоос ирсэн нөхдүүд байгаа. And from the North Mongolia. North Mongolia. Хойд хэсгээс ирсэн. Siling, Darhan, Hutul, Arhangay, Hutul. Welcome everyone. And we would like to welcome our visitors today. өнөөдөр энд байгаа зочдыг бас тавтаа морилно хэмээн урьж байна. We are represented by at least 10 countries this Sabbath. Энэ шабатаар бид бүхэнд нийт 10 орноос одоо зочид төлөөлөгчид ирсэн байна. We have a visitor from Australia. Австралиас ирсэн нөхдүүд байна. Зочид байна. Brother Aston, welcome. Австралийн хүмүүс гараа өргөрөө. We have visitors from Brazil. Бразил хүмүүс хаваа. Those who came from Brazil, welcome. Бразил. And we also have a representative, our NSD Executive Secretary from Japan. Японоос ирсэн манай бүсийн одоо ерөнхий нарийн бичгийн дарга байна. Welcome. And from Korea, the biggest delegation headed by NSD President Pastor Kim Yohan and Pastor Kang Seung-gi. Can you wave to the congregation? Welcome to our Sabbath program today. Pastor Kim Yohanаар ахлуулсан Солонгосоос ирсэн зочид төлөөлөгчдийг маань бас хүлээн авно. And we also have representative from Pakistan Union, Pastor Park. Welcome. Пакистаны нэгдлээс ирсэн пастор байна. And we have from the United States of America, headed by our GC world leader, Elder Ted Wilson and his wife Nancy, and all from the USA. Those citizens of USA, welcome everyone. Америкаас ирсэн
Элдер Тэд Виснер ахлуулсан Америкийн зочид төлөөлөгчд маань тавтан морилно. And we also have from the Philippines. Maligayang araw ng Sabado sa inyong lahat. За Филиппинээс ирсэн бас зочид төлөөлөгчд байгаа шүү бид бүхний дунд. As we celebrate our 30th anniversary on this Sabbath day, За тэгээд энэ гайхалтай сайхан шабатын өглөө бид бүхэн хамтдаа 30 жилийн оогоо тэмдэглэж байна. let us celebrate remembering how God blessed, sanctified, and rested on the first Sabbath of the creation week. За тэгээд бид бүхэнд 7 хоногийн бас энэ ариун сайхан өдрийг ивэж, өрөөж за тэгээд бидэнд энэ сайхан цаг мөчийг ивэж өгсөн Бурхандаа бас талархацгаая. Isaiah 66 verse 23 says, За та бүхнийг Библиэ нэгэд Исая номын 66 дугаар бүлгийн 23 дугаар ишлэлийг гаргаад хамтаа уншицгаая. From new moon to new moon, from Sabbath to Sabbath, all flesh shall come to worship before me, declares the Lord. Шинэ сараас шинэ сар хүртэл амралтын өдрөөс амралтын өдөр хүртэл бүх махан бие миний өмнө мөрөгхөөр ирнэ гэж эзэн айлдж байна. Church, have a wonderful Sabbath and let us worship the Lord in His holiness. За тэгээд та бүхнийг энэ сайхан ариун амралтын өдөр Бурхан эзэн дотор сайхан шабатыг тэмдэглэн өнгөрүүлээрэ хэмээн хүсэж байна. Welcome and happy Sabbath, everyone. За тэгээд хүн бүхэнд тавтаа морилно хэмээн урьж байна. За тэгээд шабатын мэндийг та бүхэнд дахин хүргье. За сайн байцгаана уу? Өглөөний мэнд, шабатын мэнд. Манай хүмүүс шабатын мэнд хүргэдгээ өнөө өглөө наран цохиулаад мартсан юм уу? Сурааг юм уу? Хүнтэй мэндгээ болцсон юм уу? Би дахиад нэг оролдоод үзье. Шабатын мэнд. За ганц хоёр сэрүүн хүн бол байгаа л юм байна те. За бидний энэ баярт мэдээний үйл ажиллагааны хаалт их цугларалт дээр бидэнд энэ шабат хичээлийн цагаар гайхамшигтай гоё гэрчлэлүүд байгаа. Тэгээ одоо гэрчлэлийн цаг маань эхлэх гэж байна. Тэгээ бид нэр хоёр хүнийг гэрчлэлд одоо биднэрт гэрчлэл хийж өгөөч гэж уурсан, бэлдсэн байгаа. Гэхдээ тэр хүмүүс юу гэрчлэх вэ гэдгийг яагаад гэрчлэх болсон бэ гэдгийг улам илүү тодорхой болгохын үүднээс хүмүүсийн өмнө тэр хүмүүсийн урд яагаад өнөөдөр бид нэр энэ газар ирэх болсон бэ гэдгийг танилцуулж бас бидэнд баяр хүргэж бидэнд мэндчилгээ дэвшүүлнэ үү хэмээн Монголын адвентист чуулганы эхлэлийг захиурыг цагсан хүндэт эгч Катиг би урих гэж байна. Тэгээд Катигч маань биднэрт баярын мэндчилгээ дэвшүүлэх юм аа. За би саяны хэлснийг англиар хэлээдхий та бүхэн төр зур төвчээртэй сонсож байгаарай. Today we have come together here to celebrate our 30 years of gospel work here in Mongolia. And this is a very appropriate time to hear the pioneering testimonies from those 31 years ago, actually. We are celebrating 30 years because last year there was COVID. So 31 is actually the real number. But that's just a financial and number matter. And here, before we hear our pioneering people's testimony, we are inviting Kathy, as we commonly call her, Kathy,
to give us congratulatory greetings and just give us a little bit of how it was 31 years ago. Welcome, Kathy. За, Kathy эгч маань тайзан дээр гарч ирлээ. Та бүхэн халуун дотн хүлээж авна уу? Шаббатын минь. Happy Sabbath. Би та нартай хамт байгаа их баяртай байна. I'm very glad to be here with you. Ах дүүснаа би хамт та нарт их хайртай шүү. I love you very much, brothers and sisters. I have a question for you За, надад асуулт байна. and I want an answer. За, хариулах ёстой шүү хүмүүсээ. Do you know and love Jesus? Та Есүсийг мэдэх үү? Та түүнд хайртай юу? Do you really love Jesus? Do you really know him? Та үнэхээр Есүсийг мэдэх үү? Та түүнд үнэхээр хайртай юу? Has he changed your life? Есүс таны амьдралыг өөрчилсөн үү? That means you have a testimony of what God has done for you. Хэрв тэр үнэн бол танд гэрчлэл байгаа. Бурхан таны амьдралд юу хийсэн бэ гэдгийг гэрчлэх түүх танд байна. You are a witness. You are an ambassador. Та бол Бурханы илч, Бурханыг гэрчлэгч хүн юм аа. And God has called you to be a missionary for him. Бурхан таныг Бурханыг гэрчлэгч мишнер байгаасаа гэж дуудсан байна. God has called every one of us to be a missionary for him. Бурхан бидний хүн нэг бүрийг түүний баярт мэдээ түгээгч байгаасаа гэж дуудсан юм аа. The choice is ours. Am I willing? Are you willing? Сонголт нь бидний өөрсдийн сонголт байдаг юм. Би тэгвэл баярт мэдээ түгээгчээр явах уу, үгүй юу? Are you willing to speak for him? Би Есүсийг бусдад таниулж, мэдүүлж хэлж өгөх үү? Are you willing to let his love flow through you? Түүний хайр танаар дамжуулан бусдад хүрэх үү? Та түүнийг зөвшөөрж байна уу? Are you willing to go where he calls you to go? Таныг явуулъя гэсэн илгээсэн газарт нь та явах уу? Brad Jolly and I were just normal people whom God has changed our hearts and lives. Брэд бит хоёр бол зүгээр л нэг эгэл хүмүүсээ. Харин Бурхан бидний амьдралыг өөрчилсөн юм. Like you and every other Christian, we were called to share what we know of Jesus Christ. Яг л тантай адилхан. Ер нь Христ итгэлтэй хүн ямар байх ёстой? Яг л түүний жишгээр бид Есүс Христийг таньж мэдэж бидний амьдралыг өөрчилсөнийг гэрчлэх гэж явсан хүмүүс. We were called and willing. Бид нар дуудагдсан. Тэгээд тэр дуудлагыг авахдаа баяртай байсан. Willing to go wherever God wanted us to go, no matter what the cost. Бурхан биднийг хаашаа илгээн тийшээ нь явъя. Юу ч золиослоод хамаагүй гэсэн сэтгэлтэй байсан. Look around you. Та тэгээд өөрийгөө хардаа. Энэ эргэн тойрноо хар. Look what God has done when there were two people willing to go where he wanted them to go. Бурхан хоёрхан залууг ийшээ яваа гэж томлон илгээхэд нь дагаад явсан. Тэрний үр дүн энд бид бүгдээрээ хамтдаа байж. Brothers and sisters, this is a life worth living. Бурханы өгсөн энэ амьдрал бол хамгийн үнцэнтэй сайн сайхан амьдрал юм аа. Depending daily upon God. Бурханд бүх зүйлээ даатхан өдөр бүр Бурханд итгэж амьдрна гэдэг хамгийн сайхан зүйл юм. Humbly following him. Бурханыг даруугаар дагаж үгэнд нь захирагдана гэдэг аз жаргалтай амьдрал юм. Feeding on his word, the Bible. Бурханы үг Библиэс суралцсан гэдэг аз жаргал юм. Constantly asking, Lord, what would you have me to do? Эзэн Бурхан минь ээ, та надаар юу хийхийг хүсэж байна гэдгийг Бурханаас асууна гэдэг нь бидний амьдралын утга учир юм. Living on my knees. Бид өвдөг сүхрэнд залбирлаар амьдрах учиртай юм аа. Being changed from the inside out. Бид дотроосоо өөрчлөгдөж гаднаа үүсээ гаргах ёстой. Having the ruler of the universe as your very closest and dearest friend. Энэ ертөнцийг захирагч эзэн Бурхан таны хамгийн сайн найз болж гин гэдэг Христ итгэлийн амьдрал юм аа. Being used by God to make forever friends. Бурханы
Бурхнаар ашиглагдан мөнхийн найз нөхөд ах дүүтэй болно гэдэг Христ итгэлийн амьдрал юм аа. This is the greatest joy. Энэ бол гайхамшигтай баяр хөөр юм. This is real life. Энэ бол жинхэнэ амьдрал юм. This is adventure. Энэ бол адал явдал юм. God has called you, dear brothers and sisters. Are you willing? Бурхан таныг дуудсан. Та харин Бурханы дуудлагыг хариулах уу? Called and willing. Та дуудагдсан. Дуудагдсан бол та тэр дуудлагыг биелүүлэх хүсэлтэй байна уу? 30 years ago, 10 months and 11 days ago, we arrived in Mongolia. 30 жил 10 сар 11 хоногийн өмнө бид Монголд ирж байжээ. And look what God has done. Praise His name. Өнөөдөр би Бурханд талархаж байна. Бурханы хийсэн үйлсийг хараад би талархаж байна. Amen. Амен. Oh, you're welcome. За ингээд бүгдээрээ гэрчлэлийн цагт анхаарцгаая. Тэгээд хамтдаа бүгдээрээ гэрчлэл сонсцгоё. Тэгээд бидэнд ихний гэрчлэлийг хийж өгөх хүн маань Жоан ихч байна. Тэгээд Жоан ихчгээ тайзан дээр урьж байна. Which way do you want to translate? English to Mongolian? За бид нар одоо айл хэлээр ярих уу гэж одоо сонгож байгаа. Англиар Mongolian? Okay. Okay, Shabbatimend. Happy Sabbath. It's not on. It's on. Okay. We decided that I will speak in English and Pastor Nyamka will translate to Mongolian. It's more natural. За би англиар яриад Немка пастор Монгол руу орчуулсан нь арай дээр юм а гэж бид хоёр дөнгөж сая шийдлээ. First of all, I want to thank Kathy. It's so good to see her again. За юун түрүүнд Катягчтэй Катяд баярлалаа. They were here, it was 30 years, 10 months, 11 days ago. For me, on August 31st, it will be exactly 30 years. За Катя Монголд ирээд 10 жил 30 жил 10 сар 11 өдрийн өмнө Монголд иржээж харин би одоо 8 сарын 31-нд миний яг 30 дахь жил болж байгаамаа Монголд ирсэн юм. On that day when I arrived, it was colder than now. За тэр өдөр би Монголд ирэхэд өнөөдрөөс илүү хүйтэн байсан шүү. I remember because it was snowing, -10. 8 сарын 31-нд Монголд буухад хасах 10 градусын хүйтэн тэгээд цас орж байсан. And Kathy told me later, they said when they saw a crazy girl in shorts and a t-shirt, this is Joanne. За тэгээд Катя надад юу гэж хэлжсэн бэ гэхээр нисгонгоцны буудлал дээр подволгтой нэмгэн нүцгэн хувцалцсан нэг цоглог жоохон охин буугаад ирэхээр за энэ Жоан байна гэж бид нэр таньсан юмаа гэж хэлсэн. You can see I have not changed. За тэрнээс хойш би өөрчлөгдөв 37 жилийн дараа бас л нүцгэн нэмгэн явж байна. But back then I was very cold. Now I like this. Тэр өдөр бол яалтчгүй хүйтэн байгаад би их даарч байсан. Харин өнөөдөр бол даараагүй байна. When I first joined Brad and Kathy here, I had no idea how Mongolia would change my life. Би энд Brad Кати хоёр дээр эрэхтэй Монгол нутагт миний амьдрал яаж өөрчлөгдөхийг огт төсөөлөг байсан. You know, I was on my way to international corporate law. Би бол олон улсын хууль судалж явсан оюутан хүн байлаа. And I told God, I will just give you 2 years of my life. Тэгэд би бурханд хэлсэн би 2 жил танд үйлчилнэ. And I spent almost 5 years here. Гэтэл би Монголд бараг л 5 жил болсон. And then God called me back in 2017.
Тэгээд бурхан намайг эргүүлээд 2017 онд Монгол руу дахиад утсан. Both times, like Kathy said, you have to be willing to go. Тэгээд тэр хоёр тохиолдолд хоёуланд нь яг Катид дөнгөж сая хэлсэнтэй адилхан бурхан дуудсан бол би явах хүслээр дүүрэн байх ёстой юм байна. When I came the first time, За би анх удаага ирэхэд I was too stupid to know what I was getting into. би юунд ирж хаана ирж юу хийх гэж байгаагаа огт мэдэхгүй их гинэн тэнэг иржээ. Too young to know anything. Хэтэрхий бас баг залуу байж. And so I was willing, maybe because I was ignorant. За тэгээд би бурхны дуудлагыг хүлээж авах зүрх сэтгэлтэй байсан. Яагаад гэвэл би юу ч мэдэхгүй байсан. I had a lot of difficulties back then. За хөгжмөө болж байгаа. За маш хэцүү зүйлсийг би бас туулсан. I think part of the problem was that those of you who are old enough to know, back in 1992, Mongolia was a very difficult place to live. За тэгээд тэр хэцүүгийн нэг зүйлийг нь одоо энд тухайн үед одоо насанд хүрсэн байсан хүмүүс бол санаж байгаа. 1992 он Монгол ямар байсан бэ? Ямар гачигдал дутагдaltaй байсан бэ гэдгийг хүмүүс санаж байгаа. It was a hard time for everyone, but for somebody who knew zero Mongolian and had no experience living here, it was very challenging. Бүх хүний амьдрал хэцүү байсан. Тэгээд дээрэс нь гаднаас монгол хэлийг огт мэдэхгүй ганц би залуу эмэгтэй ирэхэд бүрч хэцүү байсан. But I want to tell you something. God gives you all of the gifts you need to fulfill His call. Тэгэхдээ би танд нэг зүйлийг амлаж хэлье. Бурхан өөрөө дуудсан бол тэр дуудлагыг гүйцэтгэхэд хэрэгтэй бүхэл зүйлсийг Бурхан өөрөө бэлгэж өгдөг юм аа. Намайг Монголд ирэхэд би нэг ч монгол үгийг мэдээгүй шүү. When I came to Mongolia, I have known even a single word in Mongolian. Тэгээд 3 сарын хугацаагаар Бурхан миний амийг нээгээд би монголоор Библийн хичлэг зааж болсон. And after in 3 months, I learned Mongolian somehow and started teaching Bible in Mongolian language. Энэ хизээж өөрийнх нь аав яасаар болохгүй штэ, тийм ээ? This is impossible in human talent. Ямар нэгэн хэлний аав яастай байсан ч гэсэн 3 сарын хугацаагаар гадаад хэлтийг сурахад Библийн хичтгийг зааж чадна гэж ерөөсө болж чаддаггүй. Even those who are gifted with learning languages, 3 months is a too short time to learn a new language and even teach a Bible. Энэ бол Бурхан Ариун сүнсний надад өгсөн бэлэг байсан. It was a gift, a Holy Spirit gift that given to me. If God calls you to go somewhere, He will provide all that is needed for you to do that work. Тэр Бурхан таныг дуудгал юм бол тэр дуудлагыг гүйцэтгэхэд хэрэгтэй бүх зүйлийг Бурхан танд өөрөө бэлгэлэн өгөх болно. The second time God called me, Бурхан намайг хоёр дахь дуудахад I already knew how hard life in Mongolia was. би Монголд ямар хэцүү зүйлстэй тулгарх вэ гэдгийг аль хэдийн мэдэж байсан. I had 4 young children. Тэгэд би 4 хүүхэдтэй. And I thought, oh, not now, God. Тэгэд би юу гэж бодсон бэ гэхээр за одоо ч дэмий хэлгүүдээ Бурхан одоо биш гэсэн. My husband is an Air Force officer and a dentist. За миний нөхөр бол Америк нэгдсэн улсын нисэх хүчинд ажилладаг тэнд эмч, шүдний эмч хүн. And you know, he was going up in his career. Албан тушаал нь ахиж дээшилж явсан хүн. We could not stop in the middle. Албан тушаал ахиж яхад нь бид нэр тэрийг орхиод явж боломгүй санагдсан. So he said, "Oh God, later. За Бурхан минь дараа болъё доо гэж хэлмээр байсан. We'll go after my husband retires." Нөхрөө насандаа суухлаар нь Монгол явъя гэж бодсон. And we thought, maybe 10-15 years. We love Mongolia. We will go back, but not now. Бид Монгол хайртай. Гэхдээ нэг 10 жил ажил нэг 15 жилийн дараад яг болно гэж бодсон. Our mission president then, Pastor Kim Yo-han, Тэр үед Монголын Адвентист чуулганы ерөнхийлөгч байсан Ким Йохан гой. he said, no, Joanne, now. Гүү одоо ир гэж дуудсан. I said, later, Pastor, later. Би тэгтэн пастра дараа болъё гэсэн. Oh, and he kept saying, no, Joanne, now. John одоо ир гэж дуудсан. So my husband and I, we really prayed about this a lot.
Тэгээд нөхөр бид хоёр үнэхээр их залбирч Бурханаас чиглүүлгийг And гуйсан. we gave God 4 Gideon tests to see, God, if this is really your will, please show us proof. Тэгээд бид Бурханаас яг Гидеонтой адилхан шинж тэмдэг тавиад гуйсан 4 зүйлийг одоо 4 зүйлийг тохиолдуулж биелүүлж өгвөл энэ таны хүсэл байна гэж мэдээ гэсэн. And I have a confession also. We picked 4 things that I thought would be impossible. Тэгээд тэр 4 зүйлээ би бас үннээ хэлье. Боломжгүй 4 зүйлийг болцол болгож тавьсан. But is anything impossible for God? Тэгвэл Бурхан боломжгүй зүйл гэж байдаг уу? All 4. Yes, 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 yes. Тэр 4 зүйл бүгдээрээ л тийм гэсэн. And still I was fighting, oh God, no, I don't want to, not now. Гисэн хэдий ч би бас л дахиад Бурхан минь одоо ч арай л гэл ингээд. And my youngest, many of you know my youngest daughter, Jaira. За олон хүмүүс манай баг охиныг мэдэх бах Жайра гэж охин маань. She was only 6 or 7 years old. 6-7 настай байсан байна. And she told us, Mom, if you keep running away from God, He's going to send a big fish to eat you. Ээжээ, Бурханаас зүгтаагаад байгаа хүмүүс рүү Бурхан том загас явуулаад оп гэж залгуулцдаг штэ гэд надад сануулсан. Just like Jonah. Яг Йонатай адилхан. And then 3 days later, He's going to spit you out. Тэгээ 3 хоногийн дараа таныг амнаасаа бөөлжиж гаргана штэ. And you're going to smell really bad. Таныг үнэрлэхийн аргагүй заваарсан болно. I don't want to hug you anymore. Би таныг тэвэрэхгүй шүү гэсэн. Oh, when we heard that, my husband and I were ashamed and embarrassed. Тэгээд охин маань тэгж хэлэхэд нь нөхөр бит хоёр бол үнэхээр ичүүртэй орсон. Бит хоёр хүүхдийнхээ өмнө ичсэн. We had told our children we need to live by God's will. Бид хүүхдүүдэд тэгж заасаар ирсэн. Бурхны хүслээр л амьдрах ёстой шүү гэж. But we were running away from God's will. Харин эцэг их нь бид нар болохоор Бурхны хүслээс зүгтаах санаатай явж байсан. So we had a family meeting with our 4 children. Тэгээд 4 хүүхдэд дуудаад гэр бүлийн хурал бид нар хийлээ. And we said, God is calling us back to Mongolia. Are you 4 willing to go also? Бурхан биднийг Монгол руу дуудаж байна. Та 4 явах хүсэл байна уу гэсэн. And we voted all 4 yes, 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 yes. Тэгээд бид санал авсан тэгсэн 4 хүүхд маань бүгдээрээ гараа өргөсөн. Тийм ээ явъя гэд. So I came back for a very special reason. Тэгээд би буцаж ирсэн нэгэн чухал шалтгааны улмаас буцаж ирсэн. I see so many Mongolian young people now. Одоо би маш олон монгол залуучуудыг хүүхдүүдийг харж байна. Praise the Lord. Бурханд алдарн байгаа энэ I see хүүхдүүд. many pregnant young ladies. Олон монгол бүсгүйчүүд гидсэн зүдийцэн явж байгааг харж байна. Let's grow our church. Praise the Lord. Сүмээ өсгий хүүхдүүдтэй гаргацгаая. Have more children. Өшөө олон хүүхдүүдтэй болохыг өрөөё. But these children need very strong biblical guidance. Тэгээд энэ хүүхдүүдэд үнэхээр Библийн заавар сургаал хэрэгтэй байна. They need Adventist education. Энэ хүүхдүүдэд адвентист боловсрол хэрэгтэй байна. So in addition to our school Toskal, Тэгэхээр тусгал сургууль гадна Pastor Kim Yohan and I, we came up with a good idea. We will build an international Adventist academy. тусгал сургуулиас гадна бид пастор Ким Йохан бид хоёр юуг мөрөөдөж алсын хараа болгосон бэ гэхээр бид Монголд олон улсын дунд сургуулийг нээх ёстой юм байна гэж. But not just a school, Тэгээ зөвхөн энэ сургууль байгаа зогсохгүй a vocational school. энэ юу мэргэжил сургалт A wellness заадаг байх center. ёстой. За тэгээд эрүүл мэндийн төв байх ёстой. Agriculture center. Газар тариалан заадаг байх ёстой. And even a new resort and recreation area, not just for our church, but for the local community. Тэгээд мөн амралтын газартай болоо. Тэр амралтын газарт нь сүмийн маань хүмүүс төдийгүй Монгол хүмүүс ирээд амраад явдаг байгээ гэж мөрөөдсөн. God called me back to Mongolia to help with this project. Бурхан намайг Монгол руу дуудсан энэ төслийг хэрэгжүүлж бий болгоосаа бүтээн байгуулаасаа гэж дуудсан гэж би. But this is not my project. Энэ бол миний төсөл, миний хийж байгаа ажил биш юм аа. This is our project. Энэ бол бидний ажил юм аа. This is for Mongolian Adventists. Энэ бол Монголын адвентистчүүдийн ажил юм. This is for the future of our Mongolian Adventist church. Энэ бол
ирээдүйн Монголын Адвентист сүмийн гишүүдийн зүйл юм аа. So I hope that you will partner with us together to make Gateway fulfillment. Та бүгд Gateway энэ төсөл дээр хүн бүр хувь нэмэртэй байж бид нэр хамтрана гэж би итгэж байна. And if you have any questions and you see me, please talk to me. I will be more than happy to share with you. За тэгээд энэ тухай асууж лавлах зүйл байвал надтай уулзахдаа асуугаад лавлаараа би маш их баяртайгаар хариулах болно. May the next 30 years, if Jesus does not come back before then, bring even more fruit into our church. Тэгээд Есүс хэрвээ ирэх 30 жилд ирэхгүй байх юм бол бидний хийж байгаа ажилд Бурхан ивэлээ улам их өгөөд түүний дахин ирэлтэнд улам бүр итгэмжтэй болгох болтугай. May God bless you and God bless Mongolia. Таныг Бурхан ивэн өрөх болтугай, Монгол нутгийг Бурхан ивэн өрөх болтугай. За, гэрчлэл дараагийн гэрчлэл бол Монгол газарт баярт мэдээ түгэж тэр баярт мэдээг зүрх сэтгэлдээ хүлээн авч анхны 7 дахь өдрийн Адвентист сүмийн гишүүн болж усаар батлуулсан 3 хүний нэг төлөөлөл болсон. Энэ хоёр ихч маань байна. The next will be our testimony from the first baptism that 3 people accepted Jesus Christ in their hearts and become the first seeds of our believers. And among those 3, we have Inke here with us, and we welcome her to give us her testimony. За, Inke чиг ухтаа авцгаая. Сайн байцгаана уу, шабатын мэнд хүргэе та бүхэнд. Тэгээд ийм олон сайхан хүмүүсийг итгэлийн ахан дүүс гэр бүлийнхнийгээ харж байгаадаа та бүхэнтэй уулзж байгаадаа маш их баяртай байна. Happy Sabbath, and I'm very glad to see all our brothers and sisters in faith here in this place. За, орчуулагчтай явхаар ингээд тал дундуур нь тасраад нөгөө санаагаа бүрэн гаргахад хэцүү байх болов гэж бодлоо. Гэхдээ би яг хэлий гэсэн зүйлүүдэд заавал хэлэх ёстой, тийм ээ? Since I have an interrupter, I may not able to say everything I wanted. I'm sorry. Sorry calling you interrupter. За яг тэгэхээр айгүй хэцүү байхгүй юу? Би яг өгүүлбэрээ дуусгая. За хамгийн анхлээд Бурхны хувьд бол боломжгүй зүйл байхгүй гэдгийг бид нар сайн ойлголоо. Тэгэхээр та бүхэнд их сонирхолтой 3 тохиолдлыг би ярих юм. Хамгийн эхлээд би Отгон Тэнгэр их сургууль сурдаг байлаа л да. Манай сургууль шинэ байранд нүүх боллоо. Энэ маань 1992 он байсан. За 92 оны 8 дугаар сар. Тэгэхээр та бүхэн одоо яг мэдчихэж байгаа хизээч ихтэй сургуулийн ямар нэгэн өрөөг цэцэрлэгийн ангид түрээслэх боломжгүй гэдгийг та нар мэднэ тийм ээ? Ерөөсө боломжгүй тийм ээ? Ихтэй сургууль хажуудаа цэцэрлэгийн 2 анги түрээслэх тухай хэний ч толгоонд санаанд орохгүй байх гэж бодож байна. Тэгэхээр энэ сонирхолтой үйл явдлаар дамжуулж Бурхан намайг Кати тухайн үеийн Кати Жоли буюу Катитай танилцуулсан юм аа. Манай сургуулийн 2 өрөөг International Kindergarten гэдэг нэг цэцэрлэг түрээсэлж байсан юм. Тэр үед би Катитай маш богинохон хугацаанд уулзах боломж олдсон юм аа. Okay, so for God there is nothing impossible, as we know. There is something that unusual happened to my life. Most people would say that we find Jesus, but for my case, Jesus found me in something unusual way. Nobody would think of that college or university would rent out classrooms to a kindergarten. It's impossible, right? And then God made that possible to my university to rent out 2 classrooms to international kindergarten where Kati was working there. And that's the very interesting point I met with Kati. Otherwise, I would never come, I would never be here in front of you guys. So God has an unusual way to bring souls to Him. That's the number one thing.
Okay, he will catch up later. So I'm going to back to Mongolian language. За тэгээд нэгдүгээр тохиолдол нь юм байсан. Тэгээ хамгийн инээдтэй нь 9 сарын 1 болоод хичээл орохоос өмнө би Катитай уулзсан байгаа шүү дээ. Анги засварын ажлын үеэр. Тэгээ Кати надад нэг урилга өгсөн. Тэр нь болохоор Францаар ярьдаг нэг охин одоо Монголд ирж байгаа. Тэгэхээр чи би Франц хэл судалж ирсэн учраас Франц хэлний мэдлэгээ сайжруулах сайхан боломж олдлоо. Нэг үгээр хэлэх юм бол би ашиг сонирхлын асар их зөрчилтөөгөр энэ адвентист хүмүүстэй анх танилцсан байна. I will just generalize it. She gives too many details. She received the invitation from Kathy that there will be someone who will be speaking in French. And that was the language that I was learning at the college. So that was a good reason for me to meet with this young arrival. And that was my conflict of interest, to meet with Joan. За яг сайхан хэллээ баярлалаа. Яг үнэ. Тэгээд 9 сарын 1 болоод хичээлд орсон чинь нөгөө нэг 2 анги чинь цэцэрлэгийн 2 анги чинь нүгэ явцсан байсан. Тэгээрээ энийг бол би Бурхны хувьд боломжгүй боломжтой болгоод зөвхөн надад энэ урилгыг өгөхийн тулд Есүс намайг хайж олохын тулд Катигаар дамжуулан энэ урилгыг өгөөд тэгээд би Жуантай танилцаж хэлний мэдлэгээ сайжруулах гэж явсаар агаад энэ хүмүүс чи ямар сонин хүмүүс юм бэ? Ийм хэцүү цаг үед Монголд ирчгээд асрамжийн газар их хэцүү хүмүүстэй амьдардаг тийм хэцүү газруудаар яваад бас нэг 3 ихэр хүүхдийн сувлал гэж байдаг. Тийм газар очиод хүүхдүүдийн баастад аав хүртэл угаадаг. Та нар бодоорой 1992 оны 12 сар 93 оны 1 сар гэж бодоод үзэхээр тэр үед саван хэр байсан бэлээ. Амьдрал ямар байсан бэлээ. Гэтэл энэ гадаад хүмүүс тийм асрамжийн газар очичоод хүүхдүүдэд тусалж гин гэж ингэж явж байсан. За. Okay. Okay. So he will It's okay, summarize. I will just summarize. Yes, because За. So this is God's providence that I met with these people, and I learned from them a very good heart to help others. In 1991 and 2, those difficult times, these new friends of mine, they were helping orphans. They were even cleaning their diapers. And during that time, even soap that we need to wash our clothes was a rare thing to find, actually. And they found it and they used it for others, which touched my heart. Ингээд явсаар энэ хүмүүсийн цаана байдаг тэр бурхан нь ер нь яг ямар хуу гайхамшигтай ивэл өрөөл дүүрэн хүмүүсийг ийм гоё олгодог юм бэ гэдэг сонирхол татаад анхны цуглаануудад би хүзүүндээ хөөхөн мөнгөн манал бурхан зүүдэг байсан. Манай аав намайг манал бурханы юутай гэж манал бурхан хүзүүндээ зүүдэг байсан. Тэгвэл эхний 12 сарыг дуустал би хүзүүндээ манал бурхантай яг жинхэнэ Есүст итгэхгүй зүгээр л хэл сурах гал явж байсан юм. And I really wanted to make a good friendship with these people, and until the month of December, from September to December, I was going to all the meetings and trying to make a close friendship with them. And during that time, I used to have an amulet. I believe it's a word. Little idol around my neck, Buddhist amulet idol. Of a God who is a God of healer, which my father gave me to be protected. So I had that one on my neck as a necklace all the time during those days. За ингээд хугацаа өнгөрсөн усан баталгааны хичээлд орсон чин зүрх сэтгэлээрээ Есүс Христийг өөрийнхөө анд нөхөр гэж хүлээж авсан тэр цагаас хойш миний амьдрал маш их өөрчлөгдсөн. Миний тэр асар их бардам болон одоо тухайн үед бас жаахан сургуультай гайгүй нэр хүндтэй байсан гих мэтсэн бардам зангууд маань арилж би өөрийгөө гим нүгэлтэй нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Анх хүн гимтэй гэхийг би хүлээн зөвшөөрдөг гэсэн. Үгүй би гим нүгэлгүй би цэвэр ариун гэж тухайн үед Библи хичээл зааж ирсэн. Брэд, Жоан, Кати нарын өдөөс ичгүй хэлээ суудаг хүн байсан би байна. And as our friendship grew, we started studying Bible. And there was a baptismal class that was taught to us.
And in the class, in the lessons that we learned, the hardest thing for me to accept was I was taught that I'm a sinner, which I refused to accept because I was very arrogant, proud person. And these people were teaching me that I'm a sinner. And I was telling them, no, I'm a very poor person. За ингээд бүхнийг ойлгосоор 1993 оны 10 сарын 9 сарын 16-нд усан баталгаанд орсон. Тэгээ усан баталгаанд орохын яг өмнөхөн одоо би хоёр дахь тохиолдлыг хэлэх гэж байна л да. Би нэг хагалгаанд орох шаардлагатай болсон. Усан баталгаанд орохын урд өдөр би хагалгаанд орох шаардлагатай болсон. Тэр маань миний толгой дээр нэг том минг байдаг байсан. Энэ нь болохоор та бүхэн мэдж байгаа тийм ээ. Том лам нарын хойд дүр гэж нэрлэгдсэн тийм тэмдгүүд ирдэг. Нэг мундаг том ламын тэмдэг над дээр миний толгой дээр ирсэн. Яг Горбачев шиг мингтэй байсан. Тэрийг ахуулах шаардлага гарсан юм аа. And in 1993, September 16, I was going to be receiving baptism, but prior to the baptism, I had to went through a surgery to remove my big mole upon my head, which was considered the reincarnation of a great certain monk. So I had to remove that one. Хэрвээ би усан баталгаанд орохын өмнө толгоондоо хагалгаа илгэчих юм бол тэр Америкийн нэгдсэн улсаас манай сүмийн хамгийн том дарга гэдэг тухайн үеийнхаар тийм ээ. Ерөнхий чуулганы ерөнхийлөгч бүр ингээд Монгол руу ингээд нисээд ирж яхад би хагалгаанд орцсон гэд усан баталгаанд орж чадахгүй л хэцүү юм болох байсан тий. Ингээд би ээж аавынхаа тэр ламын зааж өгсөн өдөр судрыг нь зөрчөөд хагалгаанд орлоггүйгээр усан баталгаанд орсон юм аа. Then I understood at the time the biggest boss of these people are going to come and going to give me something, Baptism. some ceremony, which is called baptism. I had to be ready there. If I went through that surgery, I cannot be there. So I decided not to get that surgery done because it was prior to the baptism, and I chose to be baptized against my parents' will. За монголчуудын хувьд бол эцэг эхээ хүндлэж эцэг эхээ өгөнд орж явах хэрэгтэй гэдэг байсан боловч яг тэр үед би ээж аавынхаа өгөнд орлоггүйгээр энэ зүйлийг гаргасан. Энэ шийдвэрийг гаргасандаа одоо болтол би баяртай байдаг юм аа. As Mongolians, we should be obedient to our parents. That is most expected thing. But at that time, I made a decision on my own, and that decision I never regret up to now. За ингээд усан баталгаанд орлоо. Энэ бол миний амьдралд тохиолдсон хамгийн гайхамшигтай, сонирхолтой, цоо шин үзэгдэл болсон. За ингээд үүнээс яг энэ үед намайг усан баталгаанд ороход хамгийн их эсэргүүцдэг байсан хүн маань миний ээж, миний эрхмээ гэдэг дүү хоёр байсан. And then there was a baptismal ceremony. It was a strange and new and wonderful experience that I went through. There were in my family two people were very strongly against me. One is my mother and the other one is my younger sister, Irhme. Тэгээ хамгийн сонирхолтой нь урт үхий бов тавчлаад та бүхэн саяны хоёр нэрийг мэдж байгаа. Манай сүмийн маш идэвхтэй гишүүн, манай эрх маань мянган мишнерт яваад хөсгөл хүртэл үр тарихаар явж байсан. За манай ээж маань хүртэл одоо амьсгалаа хураах сүүлчийн өдөр хүртэл бурханд чин сэтгэлээсээ итгэмжтэй нэгэн болж хуурсан. Хэрвээ ихтэй ээж маань Америкчууд бол тагнуулчууд шүү, тагнуулуудтай битгий нийлээрэ гэдэг байсан бол сүүлдээ та бүхэн мэдж байгаа тийм ээ. Манай тагнуулын багийн итгэвтэй гишүүн болж хуурсан. Those two names that I mentioned, my mother and Irhme, my younger sister, it is well known among you already, and especially my mother used to suspect Americans. They are imperialist spies. Be careful. That was her warning. But she ended up becoming our church member, and until the day she took her last breath, she was a faithful witness among us. Тэгэхээр яг одоо манай ээж бидний дунд байхгүй байгаа ч гэсэн Есүсийг ирэх яг тэнгэр дуурч бүрэн дуунаар тэнгэрд нэгтгэхэд би ээжтэйгээ уулзхолно гэдэгт итгэлтэй байдаг. Ээж маань амьсгалаа хураах сүүлчийн мөчтэй хүртэл итгэмжтэй байж
оршуулгын ёслол нь хүртэл Христэд итгэвч оршуулгын ёслолоор хийх боломжтой гэдгийг бас Монголдо харуулад өөрийнхөө нас барсан булшныхаа чулуун дээр хүртэл Исая 30:18 дахь ишлэгийг сийлүүлээд хэдий булшинд нойрсож байгаа ч гэсэн миний ээж Есүс Христийг гэрчилсээр байгаа юм аа. My mother's wish was that she would have a due respect of funeral according to Christian tradition, which was a witness to many. And upon her graveyard stone, it is still the witness, her desire that witness God. The Bible verse is written there. And I know when the trumpet sounds and our Lord comes again, at that moment I will meet my mother once again. За ингээд Бурхан дотор итгэл найдвартай байсан ч байгаа ямар ч хүний хувьд булшинд орсон ч гэсэн бидний найдвар тасардгүй гэдгийг би та бүхэнд гэрчлэхээр яг өнөөдөр энд та бүхний өмнө зогсож байна. Бидний хайртай дотны хүмүүс нас орсон ч гэсэн бидэнд энэ бол эцэс төгсгөл биш. Харин эргээд уулзах найдвар байгаа учраас хайртай дотны хүмүүс ээж аав хамаатан саднаа Есүс Христтэй танилцуулахын төлөө хичээгээрэй гэж та бүхнээс гомоор байна. And I want to encourage you, all of you, that even death cannot separate us from our beloved one, because our God is so powerful. And please share this faith of ours with your beloved ones so that we will live together eternally. Thank you very much. За одоо тусгай аялгау байгаа. Тэгээд хамтаа бүгдээрээ эзэн бурхны сайн сайхныг энэ аялгау хөөгөр зүрх сэтгэлдээ мэдэрцгээе. Now we have a special music that will help us to meditate upon the testimonies that we just heard and the beauty of God's work in our lives.
Эзэн бурхныг гайхалтайгаар магтаалдаршуулж
Түүний гайхамшигыг бидэнд дахин сануулсан Солонгодоо баярлалаа. За энд байгаа хүүхдүүдэд зарлал хэлээдгээ. I have a special announcement for our children here, so please bear with me. За хүүхдүүд наашаа анхаарна уу? За энэ урагшаа наашаа тайзрууд өгөж яваа хүмүүсийг харж байна уу? Энэ бол шабат хичээлийн цагаар хичээл заах ангиудын багш нар байна. За хүүхдүүд багш нараа сайн хараад багш нараа дагаад шабат хичээлийн анги руу явцгаана. Our children will follow the Sabbath school lesson teachers to their classrooms. За хүүхдүүд харж байна уу? Хэдэн багш харагдаж байна вэ? 7. Тоолж чаддаг хүүхд байна уу? За өнөөдөр ер нь бүгд хэлгүй байгаа юм байна те. За дугаа дагаа явтаа тэгвэл. За яваарай. За хүүхдүүд анги руугаа явсны дараа бидэнд онцгой залбирлыг Улс сумын пастор Дарханбаатар хийж өгөх болно. За түүний дараа шабат хичээлийн таймыг пастор Адяху бидэнд танилцуулан шабат хичээлд маань биднийг удирдах болно. За шабат хичээлийн дараа шабат хичээлийн таймын дараа бидний хүн болгон дээр энэ ном байх ёстой. Энэ ном гар дээр ч байгаа хүмүүсээ нэг өргөтгөж. За одоо байхгүй хүмүүс нь гараа өргөдөө. Энэ ном, ийм номгээ харуулад ахад шал ондоо ном өдөөс харуулад. За над ном дээр чи гарчны үгж байна. За эцсийн найдвар гэдэг ном байгаа. Ном байхгүй бол одоо бид нэр энд ном тарааж өгнө. Тэгэхээр хүн болгон энэ номноос 2 ширхгийг авах ёстой. Та бүртгэлээ баталгаажуулсан хүмүүс байгаа бол аль эсвэл та бүртгэлийн хаалган дээр цаг гаргаж зогссон бол танд энэ ном 2 ирсэн байх ёстой. Энэ номыг та бэлдээ байж байгаарай. Бүгдээрээ хамтаа энэ номын Бурхан даатахын энэ номоор Бурханы мэдээ түгэхийн төлөө хамтаа залбирцгаах болно. За ингээд Дарханбаатар пасторыг урьж байна. Дарханбаатар пастор залбирал хийсний дараа бид хамтаа шабат хичээлээ судалцгаана. Now I invite Pastor Darha to give us a prayer for the opening of the Sabbath school lesson discussion, and Sabbath school lesson discussion will be led by Pastor Adyahu. За бүгдэнд нь энэ сайхан ариун өдрийн мэндийг дахин хүргэж байна. За тэгээд энэ өглөөний шабат сургууль хичээлийг эхлүүлэхээс өмнө та бүхнийг наадтай хамт Библийг нэгээд Гашуудлын номын 3 дугаар бүлгийн 22 болон 23 дугаар ишлэлийг наадтай хамт уншно хэмээн хүсэж байна. Гашуудлын номын 3 дугаар бүлгийн 22 23. За нэр нь хэдийгээр гашуудлыг хийж байгаа боловч бид бүхний хамтаа уншиж байгаа энэ ишлэл бол үнэхээр бас өнөөдрийн маань бид бүхний хөтөлбөр бас итгэгч бид бүхний энэ нөхцөл зүрх сэтгэл итгэл найдвартай маш их холбоотой ишлэл хэмээн би бодож байна. За тэгээд би энэ ишлэлийг та бүхэнд уншаад өгье. Эзний хайр инрэл үнэндээ хизээж дуусахгүй. Учир нь түүний өршөөл хизээж унахгүй. Тэдгээр нь өглөө бүр шин юм а. Таны итгэлтэй байдал агуу ажээ хэмээн Гашуудлын номын 3 дугаар бүлгийн 22 болон 23 дугаар ишлэлээр ийхүү хэлсэн байна. Дахиад уншаад өгье. Эзний хайр инрэл үнэндээ хизээж дуусахгүй. Учир нь түүний өршөөл хизээж унахгүй. Тэдгээр нь өглөө бүр шин юм а. Таны итгэлтэй байдал агуу ажээ. За ингээд цөмөрө хамтдаа залбираад тэгээд шабат хичээлдээ хуваагдаад орцгоё. За та бүхэн надтай хамт залбирнө хэмээн хүсэж байна. За тэгээ яриагаа зогсоогоод бүгдээрээ залбиралдаа анхаарлаа хандуулцгаая. So let's have a short prayer. Okay. Ариун хайрын эзэн бурхан минь, бидэнд энэ сайхан өглөө, бид бүхэнд энэ сайхан шинэ өглөөг ивэл өрөөлийг ивэж өгч байгаад баярлалаа.
Яг одоо бид хүн шабат хичээл, шабат сургуулийн цагийг эхлүүлж байна. Энд ирсэн сүмийн маань хүн болгонтой минь хамт байж таны үгнээс шинэ ивэлийг, шинэ хүчийг авахд минь та хамт байгаараа хэмээн хүсэн гуйж байна. Энэ шабат хичээлийг хөтлөн явах бүхий л пастор, ахлагч сүмийн гишүүд болон багш нартай минь хамт байгаараа. Тэгээд энэ бүх зүйлийг таны хүү ариун Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен. За тэгээд зарсны дагуу пастор Ажиах хүмүүс одоо гарч ирэх болно. За шабат хичээлийг эхлүүлж пастор дарахаа залбирч гисэнд баярлалаа. За бүгдэнд нь шабатын минь төргий. За бас одоо өнөөдөр бол бид нар зөвхөн шабатын минь нэгэндээ хүргээ зогсохгүй өөр нэгэн мэндийг хүргэх ёстой байгаа тий. 30 жилийн ойн баярын мэндийг бүгдээрээ хажуу байгаа хүмүүстээ хүргээд нэг сайхан халуун тэрчи. За ойн баярын минь төргийа. За зөвхөн хажуудлынхаа үнэтэй шүү. За бодно бүгдээрээ одоо намжаарай. Найр хавтгаарахгүй шүү. За 30 жилийн ойн баяр. Ойн баяр наадам сайхан болж гин үү? За одоо бүгдээрээ шабат хичээлийн цаг буюу Бурхны үгдээр найрлах болно. За тэгэхээр маш олуулаа байна бүгдээрээ өнөөдөр энд барагцаагаар бол нэг одоогийн байдлаар бол 500 600 орчим хүмүүс байна. Гадаа байгаа болон дотор байгаа хүмүүс. Тэгэхээр шабат хичээлийг бүгдээрээ маш эвтэйхэн сайхан зохион байгуулад Бурхны үгдээр хэсэг хугацааг хоорондоо ярилцах болно. За тэгэхээр одоо яах вэ гэхээр би та бүхэнд өнгөрсөн 7 хоногийн шабат хичээлийн тэг холбоотой 3 асуултыг өгнө. За тэгээд та бүхэн 5-5-аараа хамгийн дээдл нь 5-5-аараа гал болоод тэгээд миний өгсөн 3 асуултан дээр хоорондоо Бурхны үгдээр ярилцах болно. За тэгээд өнгөрсөн 7 хоногийн хичээл маань болохоор Магдалины амьдрал гэсэн маш сайхан хичээл байгаа. За гол түлхүүр ишлэл маань болохоор Филиппой 4:4-тэй баярлах тун дахин хэлий үргэлж баярлах тун гэсэн ишлэл байгаа. За тэгэхээр тэнд нь орчуулахгүй юм. Басна. За. Okay. Little summary. This is going to be a Sabbath school lesson review. A summary. We will give you 3 questions. You will talk with your seatmates regarding these questions. За тэгээд бүгдээрээ хамгийн дээдл нь 5. За ерөнхийдөө 2-3-аараа болоод бас ярилцчод ер нь амархан. Тэгээд бүгдээрээ нэг 10 минут ярилцсанаа 3 асуултан дээр. Хэдийгээр цаг байгаа ч гэсэн дараагийн хөтөлбөрөө бодоод бүгдээрээ богинохон ярилцах нэ. За бүгдээрээ сонсъё. 1-р асуулт болохоор Okay, here you go. First question. Магдал нь итгэлийн үйлдэл гэдэг нь ямар утгатай вэ? Faith in action гэж юм уу? Шабат хичээлээр англиар хэлсэн. Okay, so first question is, on the Sabbath school, we had a concept that's saying that praise is a faith in action. What does it mean? First question is, worship is a faith in action. What does it mean? За, 2-р асуулт. Хүмүүсээ 2-р асуултаа сонсъё. Магдал нь ямар утгаараа эерэг хандлага юм бэ гэсэн. Магдал нь ямар утгаараа эерэг хандлага вэ? The second question is, why worship is a positive attitude, influence? За, 3-р асуулт маань болохоор
бид нар Бурхныг магтах үед энэ нь хэрхэн Бурхныг бусдад гэрчилдэг вэ гэсэн асуулт байна. The third question is when we worship, how it becomes a witness to others. За ийм гурван асуултан дээр одоо 10 минут бүгдээрээ ойролцоох хажуу хүмүүстэйгээ ярилцах нэ. За тэгээ Бурхны үгдээр бүгдээрээ найралцгаая. Now we have 10 minutes of discussion with your seatmates upon these three questions. Enjoy your discussion. In 10 minutes, we will wrap it up. За, Бурхны үг амттай байсан уу? Was your discussion interesting? За, харамсалтай нь бид нар ер нь бол сүмдэр бол бид нар шаббат хичээл бол заримдаа бүр халахаараа 30 минут 1 цаг хүртэл үргэлжилдэг тий. Бид нар халуун яриаг өрнүүлдэг. Өнөөдөр харамсалтай нь бид нар олон үйл ажиллагаа байгаа учраас ийм богинохон хийж байгаамаа. За та бүхэн тэгээд өнгөрсөн 7 хоногийнхаа хичээлийг хоорондоо дүгнээд ярилцсан баг. So I hope you been able to wrap up your discussion because of our many activities. We made this Sabbath school discussion very short. За тэгээ бүгдээрээ шаббат хичээлээ ерөнхийдөө дүгнэе. Магтаалын итгэлийн үйлдэл гэдэг нь ямар учиртай вэ гэхээр бид нар хүнд хэцүү нөхцөл байдалд байсан ч гэсэн Бурхныг магтана гэдэг бол Бурхан бидрийг ивэнэ гэдгийг итгэж Бурхныг магтаж байгаа бах те. Магадгүй энэ маань бидний итгэлийг харуулж байгаа зүйл юм аа. So first question, worship becomes the action of faith. The meaning is probably we can say that when we are in a hard situation, even though we praise God, so that shows that we believe in God, that God will bless us. So in a way, this becomes the action in faith. За хоёр дахь асуулт маань болохоор магтаал ямар утгаараа эерэг хандлага вэ гэж байна. За та бүхэн бас халуун яриаг өрнүүлсэн баг. Магтаал маань биднэрт маш эерэг нөлөөг үзүүлдэг. Бидний сэтгэл санааг уужруулдаг, Бурханд итгэлийг маань улам бадраадаг тий. Тэгээд бид нар хүнд хэцүү нөхцөл байдалд байсан ч гэсэн магтаал өргөнө гэдэг бол үнэхээр нөхцөл байдалтай бол тий болзноо бүтнэ гэдэг эерэг хандлагыг маань харуулж байна. So the worship becomes positive attitude because we believe everything will going to be fine even when we are in a hard situation. За гурав дахь асуулт маань магтаал хэрхэн Бурхныг гэрчилдэг вэ гэж байна. За бид нар хүнд хэцүү нөхцөл байдалд сорилтонд орсон ч гэсэн амар тайван байж Бурхныг магтах үед Бурханд итгэдэггүй хүмүүс бол бидний тэр хандлагыг хараад энэ үнэхээр энгийн хүнээс өөр юм а гэдгийг магадгүй ажиглана. Тэгээд энэ яагаад энэ хүн ийм байж чадж байна гэд сонирхохоор Бурханд итгэдэг хүмүүс гэдэг нь тэндээс харагддаг. За тэгэхээр бид ямар ч үед Бурханд магтаалыг өргөснөөрөө бусдад Бурхныг ийхүү гэрчилж болох юм аа. So third question is how worship can become witness to others. So I guess all of you know that even in whatever situation when we praise God, people and when we are in a peace, the ordinary people may wonder how come this person is so peaceful and happy even though hard situations. So in a way they will wonder and they will later on find out that this is a Christian. So maybe in a way we can witness to others. За тэгээд шаббат хичээл маань ийм гайхалтай сайхан сэдв байлаа. За тэгээд та бүхэн бас үргэлжлүүлэн шаббат хичээлээ эх 7 хоногт судлаарай. Бидний итгэл бишрэлийн амьдралд бол үнэхээр үр нөлөөтэй. Манай адвентистийн амин зүрх болсон энэ хичээлийг судлаарай.
За тэгээд дөрөв нэмсрэн пастор маань энэ номыг хүмүүст байна уу гэд хэлсэн те. За бүгдээрээ энэ номоо өргөе. За баярлалаа. Одоо болохоор гар хоосон номгүй байгаа хүмүүс гараа өргөөрэй. Ном байхгүй хүмүүс гараа өргөөрэй. За нэлээд хэдэн гар харагдчихээн. Нэмсрэн пастор маань байхгүй хүмүүс тарааж байгаа учраас номоо автад гараа өргөсөн хിവэр байгаарэ. За туслах хүн байна уу? За бүрвэгч маань гараа өргөөр, номгүй хүмүүс гараа өргөөрэй. Бүрвэгч маань ном тарааж байгаа шүү. За манай чуулганы 30 жилийг ойг тохиолдуулаад энэ 2022 оны сайн мэдээ түгээх ном маань бол ийм ном гарсан. Эцсийн найдвар гэдэг. Clifford Goldstein гэдэг хүний Эцсийн найдвар гэдэг энэ ном гарсан байна. За Final Hope, our mission book for 2022. Please, whoever doesn't have, please get one. За ном аваагүй хүмүүс нь гараа өргөсөөр байгаарэ. За тэнд нэг 2 хүн байна шүү. Тэр зүгт. За гараа өндөр ном нь бацуулаа тэр хойшоо 2 хүн байна. За бас гадаа байгаа хүмүүс маань дотгошоо ороод суугаарай. Чи тарах ч юм уу? Гадаа байгаа. За тэгээ хүмүүс маань тэр талын жигүүр огт хөнгөө маш олон суудл байгаа учраас эндээ үүдэндээ жигцэлтгүй тийшээ сууцгаагаарай. За гадаа байгаа хүмүүс бас орж ир. Тэр хилцээ. Бүрвэгч тэр за хойгоор тарааж гинүү те. За. За гаднаас орж иж байгаа хүмүүс тэр жигүүрлүү сайн суугаад өгвөл тэнд хоосон байх шүү. За энэ ном маань болохоор ямар зорилготой та бүхэнд энэ номыг өгж байгаа вэ гэхээр та бүхэн мэдэн жил болгон манай чуулганаас сайн мэдээг түгээхэд зориулж үнэгүй ном гаргадаг тийм үү? Энэ 2022 оны сайн мэдээ түгээх ном маань болохоор эцсийн найдвар гэдэг энэ ном байгаа. За өнөөгийн нийгэмд бол те бүх зүйл баталгаагүй, найдваргүй зүйлс маш их байдаг. Бүх зүйл гинтийн өөрчлөлтөөр их байдаг. Ийм цаг үед хэрхэн найдвартайгаар амьдрах вэ гэдэг тухай ийм ном байгаа. За энэ номыг яах зорилготой вэ гэхээр та бүхэн өөрсдөө уншаарай. Бас хүмүүст энэ номыг үнгүүгээр бэлэглээрэй гэж хүсэж байна. За тэгээд энэ оны маань сайн мэдээ түгээх энэ номыг одоо бид нар та бүхэнд өгсөний зорилго бол одоо би энэ номыг тараахаас өмнө Бурхны ивэлийг энэ номон дээр буулгахыг хүсэж байгаамаа. За тэгээд энэ номыг ивэх залбирлыг манай зочин хүн хийх болно. За хүн болгоны гар дээр 2 ширхэг ном байгаа хаа гэж найдаж байна. Бид нар бас бүгдээрээ mission book буюу энэ номоо бариад зураг авах байгаа. Мөн хүлэг хаавна. За камертай хүн хэм бэ? Нөгөө FM-ийнхаа хүүдгийг ажиллаж байгаа хаа. За зураг авах. За хүн бүр 2 номоо бэлдээрэй. За everyone please hold on to the 2 books onto your hand. We will take a picture and then we will have the dedicated prayer by Pastor Yamaji. За хүн бүр энэ 2 номыг урдаа ингээ барьчих нараа халахлах чи айгу гоё болно. За тэгээ бүгдээрээ зураг авахсныхаа дараа бид нарыг энэ номыг ашиглан Бурхны үгийг хүмүүст хүргэхийн төлөө залбирлыг
Японоос ирсэн пастор Ямажи пастор бидэнд хийж залбирч өгөх болно. За тэгээд номоо за тэр хойгор байгаа хүмүүс сайхнаа номоо аваарай. Одоо ингэ нэрч дуудаа явчих те. Номоо бариагүй. Сайхнаад ном байхгүй байх, сайхнаад ном байхгүй байх гэл. За өөр номгүй хүн хий харагдаж байна. За тэнд богид бас номгүй явж байна. За номоо авчлаа. Жагана номгүй сууж байна. Жаганагийн хажууд Элмонд номгүй. За байна. За. Хаан хин номгүй байна. Таны яг ард тал чинь юу? Та баг дээр нь суудсан байна да номон дээр. Нараагч. За 2 ном байна. За нараагч номтой боллоо. Өөр номгүй юм байна уу? Анууд номгүй байна. Анууд ном аав. Наша чааш явахгүй. Наша яваад ном аав. За Болоргигээ наша ном аав. Баяра үүдэн дээр зогсож байна. Сүхбай хажууд нь байна. Ариуна Тэмүүжин номгүй байна. За бүгдээрээ босож зогсоод номоо өргөцгөөгөөд нэг зураг авахулцгаана. We will all rise and hold the books up and take a picture. After the taking picture, we will be remaining standing and pray for the dedication of the book. За бид нар бүгд номоо өргөөд зураг авахулаад зураг авахулсны дараа бүгд байрандаа зогсож байгаарай. Эндээс бид залбирна. Тэгээд залбирлын дараа та бүгд судалдаа сууж болно. Пастор Адиаху номгүй байна. Энэ миний ном. Пастор Адиаху номгүй байна. Тэр хайрцаг дотор ном байгаа. Катягч номгүй явж байна. Болоргигээ номгүй явж байна. Одоо болтол номгүй явж байна. Инх нараагч номгүй байна. Нааша ороод ирээрэй. Болорзул номгүй байна. Болорзул оюунтуя номгүй байх шиг байна. Нааша ороод ирээрэй. Номоо бариад нааша ороод ирээрэй. Ном энэ Адиаху пастроос авчих. За 2 ном. За өшөө алдаршиж нэрээ дуудуулж номгүй байгаагаа хэлүүлэх хүмүүс энэгээр дүүрэн байна. Буян бэлэг пастор номгүй байна. Сод бямб номгүй байна. Солонбаяр инх таймны Солонбаяр номгүй байна. За регистрийн дугаартаа хэлчихв төвшин номгүй байна. За энд усан болор номгүй байна. Техник дээр сууж байгаа залуу номгүй байна. За тэр хойно масктай явж байгаа хүнийг царайг нь танихгүй байна. Гэхдээ тэр номгүй байна. За энэ дебүзерний хажууд масктай байгаа учраас танигдахгүй байна. Энэ нэг ч номгүй байна. За энэ гадаад зочид номгүй байна. Энэ номыг нэгийг та өөрөө авна. Нэгийг та бусдад хуваалцна. Энэ ном бүр Бурхны үгийг хэн нэгэнд ойлгуулж, хэн нэгний амьдралд тус болоосоо, сайн мэдээний гэрч болоосоо гэдгийн төлөө бид нар залбирч байгаа. We are giving everyone 2 books, one for their own family, one for sharing with others. This is a mission book, missionary book that we will dedicate this to God and to sow seeds in people's hearts and mind. Now we will have the dedicated prayer by Pastor Yamaji just after the taking picture. За зурганд зориулаа бүгдээрээ нэг сайхан өргөөд инээч заа юу. За одоо энэ яг албан ёсоор одоо зураг авах чинь. Now the official taking of the picture will be taking place. I will count 1 2 3 and that's the time we will take the picture. За болж игэл бүгднийг нь оруулаад зураг авахаар ямар боломж байна. За бүгдээрээ номоо өргөчий. Сайхан инээч. Өөрсдөө баярт мэдээ хүлээж аваад бусдад тунгалахын төлөө тийм ээ. За нэг зураг авч гинөө. Дантаа зүг тоолчих. Тэгээ 3 гэсний дараа залбирая. 1 2 3 Босно ориглоо. За босон байна. Now we finished the taking photo. You will pray and I will translate. Yes. За бүгдээрээ босоорой. Уучлаарай. Би уг нь хэлсэн байгаа нэ. Босоо зогсчих наатаа зүрхэндээ барьж бай. Энэ маш олон хүний зүрх сэтгэл оюун ухааныг өөрчлөх ном. Тийм учраас бүгдээрээ үүнийг бурхандаа өргөцгөөе.
Тэгээ энэ номыг бүгдээрээ ивэж залбирч байгаа. Та наад номороо хэн нэгний амьдралд Бурхны үгийн үрийг цацгаж байгаа. Тэгэхээр та наад номоо үнэхээр хэний өөрөө чинь амьдралд ивэлээ өгөөсэй гэж залбирч байгаа залбирал гэсэн үг. Тэгээ та бүгд босоод номоо бариад бүгдээ хамтаа залбирцгаая. Please hold on to the books in your chest that it will help your heart to be changed and it will help someone's heart to be changed in God's name. So we will pray now. Okay. Let's bow our heads. бүгдээрээ толгоогоодаа эзэн залбирцгаая. Our gracious Heavenly Father, we are so grateful for your love and grace to each one of us. Ивэл нэгүслийн Тэнгэрлэг эзэн бурхан минь ээ. Бид таны бидэнд өгдөг өршөөлт тань туйлын их талархалтай байна. Father, we know that there are many people who do not know our Savior Jesus. Маш олон хүмүүс аврагч эзэн Есүс таныг таньж мэдэхгүй явж байна. This is our prayer that these people may meet Jesus and accept the love of Jesus. Бид таныг таньж мэдэхгүй тэр олон хүмүүс Есүсийг таньж мэдээсэй гэж таны хайрыг мэдэж аваасай гэж танд өргөн залбирч байна. Lord, here we have this mission book, The Final Hope. Бид нар эцсийн найдвар гэсэн энэ номоор баярт мэдээг таны авралын мэдээг бусдад хүргэхийг хүсэж байна. Please bless this mission book. Энэ номыг та өрөөж өгөөч. And please bless the people who will read this book. Энэ номын хуудсуудыг эргүүлэн үгсийг нь унших хүний оюун бодол амьдрал ах буй зүрх сэтгэлийг нэмэж өгөөрэй. May this mission book be a tool to give many people a chance to meet their Savior, Jesus Christ. Энэ бяцхан ном олон хүмүүс Есүс Христийг таньж мэдэгт нь тус нэмэр болоосой гэж бид танд даатан залбирч байна. Oh Lord, I also pray for the church members who will deliver this mission book to the people. Би сүмхий гишүүдийн төлөө залбирч байна. Энэ номыг хэн нэгэнтэй хуваалцах тэдгээр хүмүүс та өрөөлөө байлгаарай. Please bless our members so that they may be willingly and joyfully take this book and say, I will go to deliver this mission book to those who need your love and grace. Таныг таньж мэдэж, таны хайр инэрлийг амьдралдаа амсах хэрэгцээтэй хүмүүсийн төлөө би явъя гэсэн зүрх сэтгэлтэй гишүүд маань байх болтугай. In Jesus' name we pray. Amen. Есүсийн нэрээр бид залбирч байна. Amen. Thank you very much. За та бүгдэд маш их баярлалаа. За Магдалины бага урьж байна. Шабат хичээлийн. За шабат хичээлийн цаг маань ийм хүү жаргаж байна. Тэгээд Магдалины баг гарч ирнэ шүү дээ. За. Тэгээд Магдалины багын зогсчихлоо л дээ. Тэгээд өргөл залбирал эхлэв. За бид нар одоо хүндэтгэлийн цаг бидний хүндэтгэлийн цаг эзэн бурхнаа магтан хүндлэх цаг эхэлж байна. Сая бол хичээл сургуулийн цаг байлаа. Хүндэтгэлийн цаг 11 цагаас 13 цаг. За та бүгд хуваараа хөтөлбөрөө хараарай. За хөтөлбөрийн 26 дугаар хуудсан дээр байна. За хөтөлбөр маань нэг талаас англиар нөгөө талаас монголоор байгаа. Тэгэхээр зарим хүмүүс англи юм бэ уншиж чадахгүй гэж бодоод иж магадгүй. Нөгөө талаас нь харуул монгол англи нь байгаа. За Магдалины бага тайзан дээр урьж байна. Эцэн хүсэж байна тэднийг аврахаар эцэн дуудаж байна өөрийн хүмүүсээ би яви намайг өдөд эцэн би яви намайг дагуул эцэн